Бурхны өмнө болон хүмүүсийн өмнө би шударга байхыг ирэмсдэг хэмээн ярих энэ бүсгүйг гоё чимэг гэдэг. Тооло рестораныг нээн ачлуулад 11 жил болж байгаа. Түүний хувьд ажилчдынхаа цалин яг цагт нь олгож, татвараас нуухгүй төлөхөөс эхлээд шударгаар бизнес хэрэглэхийг зорддог нэгэн. Мэдээж би хэрэгт итгэгч хүнийхээ хувьар одоо ажилтныхаа цалин мөнгө одоо юу гэдгийг те буух ёстой, цагтаа буух ёстой, өмнө нь шударга байх ёстой гэдэг тал дээр нэлээх баримталдаг. Тэгээд ер нь байгууллагын соёлын хувьд болохоор бид нар нэгдүгээр төрөөсөө үйлчлүүлэгч гэдэг болвол тий бидний хаан гэдэг утгаар маш их тийм сургалт семинар маягийн юм банк одоо ялангуяа нэг одоо юун дээр сервис дээр ажиллаж байгаа тий зааланд ажилладаг хүмүүстэй маш ихээр хэлж ярьдаг байгаа. Тэгээд хамгийн сайн үйлчлэгийг л бид нар үзүүлэхийг хичээж байгаа. Ер нь Монголд маань тэгээд хэцүү шттэ үйлчлэгээний байгууллагын соёл гэдэг бол маш хэцүү. Одоо үйлчлүүлж байгаа хүн нь баг одоо тэр хүнээс гуйж юм авах гээд байгаа юм шиг тийм хүнд хэцүү нөхцөлд одоо байдаг шттэ. Одоо дэлгүүр тэгэл одоо супермаркетууд, хоолны газрууд гэл тий. Энэ байдлыг бид нар эвдмээр байдаг. Ер нь миний хамгийн их хүсэж мөрөөдж ер нь бол нэлээх залбирдаг зүйл маань тэр агаад байгаа. Тооло рестораны захирал гоё чимэг нэг айлын 3 хүүхдийг ажилтай орлоготой болгож гэр бүлээр нь дэмжиж байгаа ачтай нэгэн. Тооло рестораны ерөнхий тоогооч Пүрэвд орж 9 жил тууштай нэг газар ажиллаж, ах トゥ хоёрын ч бас түүнийг дагаад энд ажиллаж байна. Тий, ах トゥ гуруулаа ер нь яг энэ тоогоочоор ажиллаж байгаа тий. Манай ах маань бол 2006 оноос эхэлж ажилласан. Анх бид нар танилцахдаа бол яг гал тогооны чиглэлээр үсэн фанта мосоо оргилуурын чиглэлээр анх танилцаж ажиллаад тэгж явж байгаа цэцгийн дэлгүүр болоо сүүлдээ ресторан болоо тэгэл бид нар анх хятад хүн хацраа хятад хүнээс хоол сурч ирсэн. Яг нэг юм хийвэл яг толтол нь хийх юу тэгээд аливаа ямиг өөр нэг ч гэсэн ямиг сурж авъя гэсэн тийм эрдэмтдэл байдаг л да. Тэрнээс бид нар усаа оргилуураа хийгээд явбал бас арай илүү мөнгө олох юм уу эсвэл тиймэрхүү юу байдаг. Гэхдээ бол тэгэл гоё чимэг чи юу хэрэгтэй вэ? Тэрэнд нь туслаад тэгжиж бид нар бас өнөөдөр бас бидний амьдрал үр өгөөж өгж байгаа л да. Анх би чи зөөгч хэрэглээд ажилд орж исэн л та. Тэгээд өөрөө бас ах нараа дагаад тоогоочлох сонирхолтой байсан. Тэгээ галтгаар руу ороод одоо ингэ тоогоочлсон. Тоогоочлоод 6 сар болж байна. Бидэд итгэх хүмүүсийн итгэл нэг нэгнээ хэрхэн амжилтанд хүргэж болдгийг бид энэ хамт олонны туршлагаас харж болох юм. Бурхан хөдөлмөрч хүний гарыг өрөөдөг үлээ. Light News мэдээллээ.